2025-аас 2026 оны хичээлийн жилийн улсын төрөлцсөн олимпиадын 2-ын даваанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 25 сургуулийн 682 багш 2200 гаруй сурагч оролцож 13 судлагдхуунаар мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм. Үүнээс шилдэг 26 багш 42 сурагч 3 анги бүлэг аймгаа төлөөлөн улсын төрөлцсөн олимпиадын 3-ын даваанд оролцож алтан медаль 3, мөнгөн медаль 5, хүрэл медаль 10, нийт 10 судлагдхуунаар 14 сурагч 3 багш 1 анги хамт олон 18 медалийн эзэд олжээ. Өнөөдөр медальт байрч шалгарч сургууль аймгийнхаа нэрийг гарган төвчээсэн багш сурагчдад хүндэтгэл үзүүлж 500 мянгаас 1 сая төгрөгийн хооронд шанаа урамшууллаа. Дархуул аймгийн 11 дугаар сургууль 12 Б ангид сурдаг мөнгөн далж клубын тамирчин. Улсын төрөлцөө олимпиадын нисэх загварын төрөлд мөнгө хөнгөрөл медаль авсан. Яг олимпиадны хэмжээнд болохоор онол, ур чадвар, нислэг гэж 3 төрлөөр дүн тогтоож гаргаж ирсэн. Тэгээ нислэг гэдэг нь болохоор агаар дээр 16 төрлийн дасгал хийдэг. Бүтээл нь болохоор энэ жилийн олимпиадын жилийн загварт нь жилд тааруулаад өөр загвар ирдэг байхгүй. Энэ жилийн загвар Shark Ellipse 2-гээ загвар ирсэн. Бусад хүүхдүүдтэй харьцуулах юм бол яг хойд урд элрон гэж байгаа. Элроныхоо үнцгийг арай жоохон илүү гаргаж өгсөн. Арай жоохон хөнгөн болсон байна. Багштай хандаж маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хэрвээ багш байгаагүй бол өдөө хүртэл гэж явахгүй хаасаа. Би Дархан Эмпати сургуулийн 11 Б ангид сурдаг. Би амар жаргал авахтай хүүхдэнэ. Тэгээ би болохоор энэ жил улсын төрөлцсөн олимпиадад ороод мөнгөн медаль орж ирсэн. Тэгээ аймагт алтан медалаар ингэж явсан байгаа. Тэгээд өнгөрсөн жил би анх энэ олимпиадад оролцож хүрэл медалийг авсан байгаа. Тэгээ энэ жил алт авч улс руу явж мөнгөн медаль авсан байгаа. Зургийн төрөл. Намайг бол баялцахын үн зүрэг гэдэг би ОИЦ-ийн 12-8 ангид сурч байна. Англид бол одоо 2 дахь удаа ингээ улсын олимпиад явж байгаа. Анхандаа жоохон туршлахгүй байж байгаа тэгээ медаль авч чадаагүй. Харин энэ жил арайгаа би хичээгээд мөнгөн медаль авсан. Намайг 5 дахь ангиас хойш цэрэн багш бэлтгэсэн. Тэгээ ер нь бол бага ангиас хойш дандаа амиасаа хичээж явсан болохоор ангид суур амиас сайн байсан. Тэгээ цааш ингээд өсөөд явах тусмаа англиээс илүү сайжруулаад явсаар байгаа ингээ IELTS 8 оноо мөнгөн медаль авч чадсан. Ер нь надад тарахта баярлалаа гэж хэлээ. Тэгээ бэлтгэсэн багш эцэгтэй бас баярлалаа гэнэ. Монгол оюун сургуулийн 82 ангийн сурагч юу хангай тэмүүгээ энэ жил би мэдээлэлцэн ахлахын ангилалд хүрэл медаль, математикийн дунд ангилалд хүрэл медаль авсан. Намайг математикийн хичээлээр намайг зөрөгтөөр багш бэлдсэн. Мэдээлэлцэн олимпиад хангай багш бэлдсэн. Энэ манай бэлдэж байхдаа ер нь маш хэцүү утганууд болоод маш хэцүү байсан. За сайн байцгаана уу. Би Төгсөлбөр сургуулийн газар зүйн багш Соёлтод байна. За тэгээ улсын газар зүйн 30 дугаар олимпиаданд оролцоод ирсэн. За тэгээд амжилтыг мань үнэлж хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн аймаг орон нутгийн удирдлагуудаа баярлалаа. Одоо 13 дахь жилдээ багшилж байна. За газар зүйн 28 дугаар олимпиадад шавтаага мөнгөн медаль хүртчихсэн. За 29 дугаар олимпиадад болохоор бэлтгэсэн шамаа хүрэл медаль хүртсэн. Одоо ингээ 30 дугаар олимпиаданд өөрөө алтан медаль хүртсэн байгаа. Аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж яваа эрхэм багш сурагчдаа цаашдын сурлага хөтөлбөрт нь амжилт хүсье.